Зохиолч Эдгар Аллан По. Вероника. Намайг Эгус гэдэг. Би эртний нам гом хашид өссөн. Хүүхэд ахуйгаасаа л би хачин бодол автамтгай. Нэг зүйлд хит хуягддаг зантай байв. Миний оюун санаа бодлын нэг цэглээр гацаж өөр юу ч анзаарахгүй болтлоо түүн шингэдэг байлаа. Миний үеэл Вероника бол эсэргээрээ тэр эрт хүчтэй, инээд хөөртэй, амьдрал туртай нэгэн байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бид хоёрыг хоёулангийн өвчин нөмрлөө. Вероника гинэд татдаг, биеийн хүчдэг, өгсөн мэт болдог аимшигт өвчтэй болов. Би бодолтой донддог, сэтгцийн нэгэн төрлийн өвчөнд автав. Вероникагийн төрх аажмаар өөрчлөгдөж эхлэв. Нүүрэн цон хийж, биеийн тунхай болж, нүдэнд гүн хонхойв. Гэвч нэг зүйл. Түүний шүд. Тэд цасан цагаан, жигд, төгс хэлбэртэй байлаа. Миний бодол зөвхөн тэдэнд татагдаж эхлэв. Би түүний нүрийг бүхлээр нь харж чадхаа болов. Нүд алга, уруул алга. Зөвхөн шүд. Тэд ямар төгс юм бэ? Тэд надад хэрэгтэй. Би өөрийгөө айж байгаагаа мэдэж байсан ч бодол минь зогсохгүй. Вероника удахгүй нас барлаа гэж мэдэгдэв. Түүнийг оршуулахад би байгаагүй. Би өрөөндөө ганцаараа бодол тавтан сууж байв. Гар минь салганаж, тархи минь мананд дарагдсан мэт. Гинэт хаалга нэгдэж нэгэн үйлчлэгч орж ирэв. Эзэн минь Вероникагийн булш хугацсан байна. Юу ч ойлгосонгүй. Тэр мөчөд би өөрийгөө харлаа. Гар минь цусаар бүрхэгдсэн. Халаасанд минь мэс заслын багаж. Шалан дээр 32 шүд. Тэгээд холын өрөөнөөс хашгирах чимээ сонсогдов. Вероника амьд байжээ.